Монгол төрийн хууль гэж байгаа. Анхнаасаа Монгол төрийн хуулийг уландаа гიშгэд үл тоогоод тэгээд асуудлыг өөр шугамар ярина шүү дээ. Би төр зогсоосон. Төр зогсоох нөхцөл байдал үүссэн байсан. Тийм учраас энэ бол одоо нэг фактор. Мэдээж та бүхний ажлын өдөр хоногоор шаардлагатай байгааг ойлгож байна. Та бүхэн харин Монгол улсын хуулийг хүндэтгэж хэрэгжүүлж мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ төслийн одоо ач холбогдлыг хэн ч үүсгэв. Улаанбаатарчуудад бүгдэнд нь хэрэгтэй. Бид нар бол энэ усаа хамгаалах гэж байгаа, байгаль орчноо хамгаалах гэж байгаа арга иргэдийн энэ санал санаачлалыг бол огт үүсгэхгүй. Цаашдаа хэдэн 10 жилийн дараа Улаанбаатар хот усгүй болчихъя гэж айж болгоомжуулж имиж байгааг буруутгахгүй зөв иргэдээ. Гэхдээ бас усаа хамгаалах гэж байгаа нэрийн дор улс төржүүлж санаатаагаар зохион байгуулалттайгаа явж байгааг бас ялгаж салгах ёстой. Тийм зохион байгуулалтанд ороод явж байгаа нэг хэсэг байгаа. Албаар энэ ажлыг гацаах зогсоох гэсэн зорилготой. Энэ бол өөр. Энэ ганцхан Улаанбаатар хотод туулын хурдны замын ажлыг хийж байгаа юм шүү дээ. Өшөө цаашдаа олон том хөрөнгө оруулалтын ажлууд хийх. Манай яам дабл стандарт байхгүй. Бүх төслүүдээр энэ одоо хяналт шалгалтаа хууль дүрмөө мөрдүүлж ажиллана. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байсан учраас сайдын одоо шийдвэрээр энэ одоо туулын хурдны замыг төр зогсоох шийдвэр гарч ирсэн. За өнгөрсөн хугацаанд та бүхэн харин бас нийслэлийн удирдлагууд маань төслийнхэн маань бас одоо яамнаас гаргасан шийдвэрт бас хүндэтгэлтэй хандаж өөрсдийн буруугаа бас хүлээн зөвшөөрч богино хугацаанд бас одоо тусгай одоо ихтэй энэ байгууллагуудаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгээд ирүүлсэн байна. За нэг удаа буцаагдсан тийм үү? Бас одоо манай шинжээч нар бас шүүмж өгсөн. За энэ хүрээнд бас одоо та бүхэн бас энэ одоо шүүмжийг хүлээн авч энэ одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөд тусгаад за ингээд өнөөдөр бол одоо манай байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох одоо албан тушаалтнууд энэ менежментийн төлөвлөгөөг эцэслэн батлуулаад одоо ингээд гар бүлийн хэсэг тамга тэмдэг бүрэн болсон байна. Энэ болгон бол одоо манай яамнаас одоо холбогдох хуульд заасан хуулийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх одоо манай яамтай холбоотой хууль эрх зүйн гол баримтч. Энийг л барих хэрэгтэй тийм үү? Одоо ингээд ажил эхэллээ гэд бүх юм одоо ингээд очиж байгаа юм биш шүү. Та бүхэн өнгөрсөн хугацаанд гаргасан зөрчлийнхөө энэ одоо зөрчлүүдийг арилгах хэрэгтэй. Тэр одоо мод ботсоо одоо тайсан тасцсан энэ ажлуудаа уг нь бол та нар менежментийн төлөвлөгөөнд шилжүүлэх ёстой, суулгах ёстой. Энэ ажлуудыг цаашдаа хийж явах ёстой. Энэ хугацаанд чинь одоо тайсан мод ботнууд нөхөн төлбөр оногдуулж байгаа. Энэ одоо бас энэ зөрчлийн хэрэгээрээ бас одоо бид нар бас тэр зөрчлөөрөө бас арилгуулах ёстой. Тэгээ энэ бох одоо менежментийн төлөвлөгөөнд туссан байгаль орчны одоо сөрөг нөлөөллийг бууруулж хяналтаа тавьж манайхан одоо бүх шатны явцын хяналтуудыг 2 жил тутамдаа аудитын хяналт шалгалтыг хийж одоо ингэж ажилланаа. Хамтарч ажилланаа. Хуулиндаас давсан гэдэг юм уу хэтэрсэн ямар ч одоо шаардлага юм бол тавихгүй гэдгийг бас хэлье. Тэгээд цаашдаа бүгдээрээ хуулийнхаа хүрээнд энэ том төсөв мөнгөний хүрээнд ихтэй байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй энэ том ажлыг эхлүүлэх гэж байна. Тийм учраас одоо анханаас нь хуулиа барьж ажиллаа гэдгийг бид хүн хатуу хэлж байгаа. Явцын хяналтаа байнга тавих болно. За мэдээж төслийн явцын хүрээнд байгаль орчин сөрөг нөлөөлөл гарна. Сөрөг үнэлгээгээрээ ч тийм байгаа. Зам талбай эвдэгдэн, зарим мод утсаа шилжүүлэн суулгах асуудлууд гарна. Тэгээ энэ нь л хохирлыг бид нар өшөө тэ сөрөг нөлөөдийг л бууруулж ажиллах хэрэгтэй шүү дээ. Энэ төлөвлөгөөний тусны дагуу. Тийм учраас энэ одоо хүрээндээ хамтарч ажиллах хэрэгтэй. Төслийн дараа бид нар бүх нөхөн сэргээлтийн ажлуудыг 100% хийж хүлээлж өгсөний дараа энэ төслийн ажил 100% дууслаа гэж тооцох хэрэгтэй байна, тийм ээ. Та бүхэн өөрсдөө санаачлалтай богино хугацаанд менежментийн төлөвлөгөө боловсруулж бас одоо ажилласан байна. Манайхан одоо бас одоо холбогдох хуулийн хүрээнд хянан баталгаагаа хийлгээд өнөөдөр ингээд мэргэжлийн шинжээч нар маань хянан баталгаажуулаад хүлээлгэж өгч байна. Манай яамнаас шаардлагатай хууль эрх зүйн баримтчууд бол